За ингээд comedy lab-ын үүр lab нэг дээрээс одоо хурж байгаа юм болж идэг чи идэх дугаар болчих. Чи одоо яагаад lab нэг гэдэг нэр өгсөн юм? Энэ lab нэг гэдэг чинь нэгдүгээр сургууль гэж. Зүгээр лаборатори нэгдүгээр сургууль. Тэгэхээр энэ хоол үнэхээр хүн 5 шаардах одоо салбар 5 шаар. Тэнд бас comedy болох уу? Болно. Яаж одоо тийш очиж comedy? Тэгээд тэр болтол олон комединуудын тайзан дээр болох хэрэгтэй. 20-30 комедиан байж л ингээд тойрол юм ростероор ингээд гарч идэг те. Эсвэл 5 шар орчмын комединууд тэн цуглаж идэг те. 70 гаруй комедийн байна гэдэг. Зарим нь чи үдэг танихгүй гэдэг. Тийм байж гин. За тэгээд Монгол хоолтой таних чадвартай биш тийм ээ. За танилцуулаад энэ 5 дахь дугаар. Өнөөдрийнх бол мэдээж манай нэрийн лаб хуушур болон менюн дээр байдаг давжаа хуушур гэдэг. Юугаараа одоо бусад хоолнуудаас ялгаатай? Бусад хуушурнуудаас ялгаатай. Одоо тий сэтгэлс ингэж чимхсэндээ л байна уу да. Түүнээс нэг ялгаа байхгүй тий. За тэгээд мах захыг гараар татсан. Бүх юм тийм байж байгаа шүү. Бидний таамд өндөр манай Аз маркет хамт байж байна. За манай Аз маркетийн хата гэдэг ундаа та нарын Аз маркет энд байна. Энэ биш энэ ундаа. Аз маркет ингээд манай дугаарыг спонсороор Аз маркет болон хата ундаа. Лав нэг. Тэв өрөвдмөр байгаа комединуудын бизнес нэмэр өрөвдмөр ингээ бар, гуанз, тэ муугаар хэлэхэд гуанз. Хоёроор хэлэхэд одоо ресторан биш зүгээр паб шүү дээ. Хүмүүс манайхыг бас ресторан шиг одоо тансаг юм ихэд. Төгөө бол паб нэгээд одоо баяжна гэж шийдсэн бол ханаа бол ундаа зараад баяжна гэж шийдсэн байдаг юм аа. Тэгээ ер нь баяжих шинж алгаа гэж дашрамд хэлэхэд за лаб нэг дээрээс 10 дугаар яваад энтхийн хоол танилцуулга дуусгаар битээр юм болж идэв мэдээж яг гоочин байснараа хэдэн дугаар явсан би. Одоо ч 5 дугаар явж шин. Тийм. Тэгээ мэдээж үргэлжлэн тэгэхээр тэр дугаарууд дээр одоо нөгөө санал асуулга аваад Улаанбаатарын гэхдээ өмнө шигээ би тэр 3 газараар явахгүй Улаанбаатарын хамгийн гоё тим юм хаана нэгэд хайгаад явна. Тэгэхээр тэн дээр хамтрах хүсэлтэй хүмүүс байвал холбогдоорой. Мөн бас спонсороор орж ирэх хүмүүс байвал бас холбогдоорой. Утасны дугаар description дээр байж байгаа утасны дугаар мөнгө одоо хямдхан нь одоо сайхан ярилцсан яри хөөрий бартер сонсъё. Бакет нь шаларч болохгүй боснаа л гэж чийж ирсэн. Тэгээд жоохон байж байгаад барилгын солиод бакет зарна гэж нэгээр нь авсаар идэл болох л үү. За ингээ хоол авцгаая. Зя. Махо. Одоо үнэ хараад үгүйс биш бол гараараа бариад л хуушурны. Гоо энэ чинь салаад малдаад хүмүүс мөрөд шүү дээ. Тийм ч утгаараа Монгол хоол гэдэг. За энийг юм сонирхолтой энэ одоо луу нь юу вэ энэ одоо. За одоо та бүгдэд үнийг танилцуулъя. Давжаа хуушур 28800 төгрөг. Яг хөөрхөн юм хануу шиг хэмжээтэй 10 шиг хуушур байгаа. Яг тэрний араас 31800-гээд юм лаб хуушур гэдэг юм. Далбаас нь том 3. Энэ гэдэг луу мөн айгуу гоё давслаад манай ээжийн ихч шаардаж хийж өгдөг байсан юм гэртээ ийм хавтгай. Чихэрлэг төмс. Одоо наа чи энэ араа энэ айгуу гоё. Чихэрлэг төмсийг ийм чипс шиг болгоо заяа. Нарийнх юм гэж deep fry юм гоо. Энэ чаргуулахгүй яахгүй гэж айгуу гоё чипс авдаг. Гончим. Тэгэнгүүт энэ манайхан өөрсдөө ийм горилаар гампир хийж байгаа. Бас ийм горилон чипс. Амаа ямста. Амстал та. Чум аа. Хайртай шүү. За амуу хийж өгөл. За ингээ өхөр онны махтай. За махыг бол үнээр гараад татчих. Гараад татчих юм уу? Мах янз сайхан гараад. За энэний онцлог. Энэ болохоор нөгөө нэг хүмүүс давхраа дууралгаад уугуур мингэ байдаг да. Тэрүүгээр хийгээд байгаа. Тэгэхээр одоо та нарыг сонсч. Хэрэг жоо. Наа тэгээд завараад хүрэн байцааны салааттай. Ягаан дарсан сонгонтой. Энэ хараа. Хууширгээд хаалны чинь онцлог нь Монгол хүн хий уу гэдэг. Тэр хий хоо энэ 15%-аар ингэж өндгөөнөө ингэж бүлээн юм барьж идэх чинь юусэн янз янз гэж. Тэгээд энэ алга малгандаа наагаад сугмогондоо 50-50-даа наагаад хөлийн уулганд. Нөгөө манай уус хүүтэн сэрүүн цаг авгаалтаа болохоор одоо тийм хүн байдаг хөө. Уламжлалт тийм ээ. Яа тэгвэл өмнө махалгаа байхгүй. Машиндад шамзлаад амталсан байна. Тийм ээ, наач мал авчих юм байна. Үзүүлээ шаардсан юм. Үзүүлээ дэш нарал.
Одоо чиний ижис юмнаас идэх хэрэгтэй тийм. Биш ээ цааш нь зүгээр харуул гэж шүү дээ чамаг гэдэг. Идэх гэдэг нь уур нь саагад маа. Тэгээ чам нэгийг үгүй. Яг гордод хүн юм идэлгүй нүдэ хазуулчих хараад. Гэхдээ яг өнөөс нь идэх байсан шүү дээ. Энийг иднэ бас. За тэгээд гусын нэг амганы амжгаа энэ айгуу сонирхолтой. Даггүй ингээд хөмхөл гэхдээ нэг өөх тос шүл ус хүсэж байгаа хүмүүсээ энийг сонгоод хэрэггүй. Өөх тос жоохон шүл мөлтэйгүүд лав хуучнууд айгуугаа шүлтэй гараад. За тийм байна. Энэ болохоор биш дээ. Бас нэг юм энийг бүрх гэдэг тосон шараа гаргаж байгаа шүү дээ. Энийг болохоор ийм тосгүй шарагч байгаа. Бүр зориулт ийм хойшоорны. За. Автгаа. Тэрэн дээр ингээ хоёр талаар нь тавиад энийг ямар ч тосгүй болгож байгаа. Тэрүүгээр онцлог. Тэгээ ихэд гой шааж байгаа нь. Хажууд нь нэг юм саримсны соус. За. Алуу амц. Помидор, Монгол саримс. Монгол ус. Монгол ус. Энэ гэхдээ зүгээр ер нь бол not your typical хуушур байна шүү. Тийм үү? Тэг зүгээр нэг хуушур биш байна. Арай өөр хоол юм. Үнэтэй. За ер нь хуушур л та гэхдээ арай өөр маягаар болгочихжээ. Ямар тосгүй гэдгээр айгуу гоё. Тэр шарагчийг одоо харин өвжил галтгаар оруулж болох нь болохгүй. Тэр ингээм дугуй хаглаат юм хавтаа ингээ панкейк юм хийдэг шиг тийм болоо. Том бүрэг. Сэндвичний дардаг те. Бараг тэрэн шиг тэгээд ларчдаг. Голдоо болохоор гоё ширмтэй. Тэгэл бэлдээ дээрс нь дарч байна. Хоёр талаас нь халаагаад галзооны шиг юм байна. Тийм байна шүү дээ. Тийм. Тэгээ энэ соус нь болохоор өөрөө помидорыг юутай миксэрдэг гэсэн. Саримстай. Танаас нөгөө хавар зам болсон гэсэн шиг ногоо сонгон бүр арай л утгагүй гэрчиж тавьж байна. Зарим хүмүүс ч одоо сонгон дурггүй байх шүү дээ. Тэгвэл яах вэ? Ер нь л ингээд ламын хоолнууд ингээд зарим нь ингээд авчин. Сонгондоо сонгоогүй хэлчин. Нэр орж ирээд хүмүүс хэлэхдээ тиймгүй юм. Одоо жишээ нөгөө өмнө хийсэн хөөцөний дугаар дэснэ. Далбаас нь том хөөцөө 3 өсвөл байж шүү дээ. Байхгүй. Тэр хийж чадахгүй ахгүй гэж байгаа хүмүүс байна. Тэр хэлчихэж байгаа. Өөхгүй аав шүү. Окей. 3 ах орж ирж байна. Тэр 3 ах 4 дараалж орж ирсэн. Өөхөө нэмүүлээ. Тэгэхээр нөгөө энэ хүүхнээс авсан 3 өөхөө 3 ах төгсөж байгаа. Би тэгтээ зүгээр хийгээд чи яг өөрийнхөө идэх дуртай хоолнуудыг одоо энэ танай бизнесийн партнерууд дандаа чиний яг өөрсдөө чинь л typical иддэг хоолнуудыг яг ингээд өөх мах хорхог хуухнаг гэдэргээд нэг юм сони юмнуудыг ингээд нийлүүлээд ийм газар нэгж байгаа шүү дээ. Одоо удахгүй дараагийн нэг илгэр хийсэн шарсан зайц. Тэр бол тасархаа. Тэгээс шүмжлэн сонсоод алкогод пив уугаад ирэх нь одоо худагаас цааны хайханд айлж байгаа. Цааны хайханд пивгээ ууцчих. Энэ гэхдээ айгу. Одоо нэрнгээсээ заавалчгүй гаднаас бас яг үнийг ихэд нэг чипс мипс аваа те. Ингээл юу яжсэн оронд. Энэ гурил одоо эх орондоо ургуусан гурилыг ингээд чипс олгоч болчлоо. Хүмүүстэй хөөргөн байгаа шүү дээ. 4 хуруу биш 3 хуруу өргөн. Тэгээ нэг ийм идэ ярина. Чиний хуруу ч гэхдээ яг амарх байна. Миний хурууч дахин хуруу шүү. Чи энэ хөшөр аваа. Алганы энэ ч бол тал нүүр шиг байгаа шүү дээ. За. Энийг манай ээж ихч айгүй хийж өгдөг гэсэн мэдээд. Тэгээд энд ийм ааш. Энэ болохоор ийм. Бахим. Энэ гоё шүүстэй. Тэр. Дамжиж одоо хүмүүс юм бол харж байна. Бараар татсан байж гэн. Бараг эх 7 хоноос ухаа халиар гарчиж. Беби халиарнууд. Амар их үйлж байгаа газар орчмол. Одоо тэнгүү тэрийг аваад дарна гэж л манай шеф. Халиар дараад хоолныхоо ийм одоо энэ жууцаа муцаатай хүмүүл одоо хүмүүл болоод хүмүүлж одоо салуунд иддэггүй биш. Одоо болоод халуун чанартай учраас тэнгуут нь болонгуутлаа одоо халиар дарыг. Халиартай хажууд ингээ халдарцсан ийм халиараа ингээ надад бол энэ одоо энэ чинь чипстэй хөрлөр хийсэн чипс айгүй айтайхан. Одоо зүгээр эрдэнэшийн гурлаар хийж байгаа чипс чи тортия шүү дээ. Тэгээд бид нар начо гэж айгүй үнэтэй авч идэв л дээ. Зүгээр гурлаараа сайхан ингээд гоё тос багтай гоё шараал. Тэгэл ингээд гоё заавчгүй шарсан төмс аваа. Шарсан төмс чи амар бийд муу шүү дээ. Гурил нь баг дээр ихгүй. Тэгэхэд манад ингээд орлуулгаар бүтээгдэхүүн бай шүү монголчуудаа. Өөрсдөө ингээд хийгээл. Уу яг залхуурдаг л байхгүй да. Тэгээд нөгөөх нь удаан хадгалалттай тэгээд хөлдөөж хаяал. Тэгээд хүн захиад ороод ирэнгүүт нь сайхан гаргаж ирж deep fry гээл. За юм бол жидээ өстө сайхан байна. Одоо арх пив ингэж муухай ойчуулж уудаг болчих. Тэгээд өмнөх 4 дугаар дээрээс маш олон хүмүүс үнэтэй байна гэсэн байсан. За ер нь нэг ойролцоогоор 26 мянгаас
нэг 32 мянган хооронд дийлэн хоолнууд байгаа. За хорхог бол угаасаа 65 600 ойлгомжтой мах их орж байгаа. Ингээд ажиллагаа их орж байгаа. Манай Монголд одоо яг үннийг хэлэхэд нэрнгэс махны үн 40 50 мянга боллоо. Хоолны үн нэмэгдэж гин. Улаанбаатар хотод нэрнгэсээ. Тэгэхээр бас нэг ажиллагаагаа бодож шүү. Тий. Тэгэхээр үхрийн мах 37 мянгаар аваа та бүгдэд хоол хийж өгөхөд хэд болох вэ? Яг нөгөө зарим нь хүн ажиллаж гин цаг бай тог мог сууч амьдрдаг хүмүүс үзэл инфляц амар болцсон хөөе. баримжааг байх шиг байна. Доллараар үржүүлээд бод хэрвээ гадаад байдаг бол тэгэхээр та хэд ойлгоно. 28 мянгаас энэ хуушур. Тий. Одоо 3600 хуваалт дээ. 10 доллар хүрэх юм хүрэхгүй байхгүй шүү дээ. Тий. Тэгээд нэг хуушур нь ингээд баг бодол чинь 50 60 грамм махтай мэдгүй одоо 100 грамм юм уу хэдэн грамм. Манайх ингээд паб шүү. Ороод ирэхээр ингээд зүгээр юм жоохон бүрэнкээ орчинтай паб хойд тайзан дээр комеди тоглож явдаг. Тэгэхээр та нар бас орж ирээ шууд хоолоо ширээн дээр QR менюгээрээ Гөө гоё инновацлог гоё байгаа. Би өөртөө магтана. Тэгэхгүй болохоор ажиллаж байгаа маа ажиллахгүй байгаа мó гэдэг юм харанхуй орчин хүүхдээ орж ирэн болно болохгүй. Тоглохгүй үед бид нар 11 цагаас сонгоогоод орой 18 цугалт хоолоо гаргаж байгаа. Тэгээд 20 цаг 30 минут. Манай байр бол хүмүүс мэдгүй байгаа. Мэдгүй даангууд үзсэн хүмүүс байж болно. Сөүлийн гудамж гэдэг чинь 1-р сургуулиас өгөөч хүртэл үргэлжлэж байгаа гудамжийг хэлж байгаа. За тэгвэл Сөүлийн гудамжинд Чононбүрт гэдэг төв байгаа. Чононбүрт төв нь Twin Tower гэдэг өндөр хоёр барилгын хажуу талд байгаа. Тэгвэл тэр хоёр барилгаар урагшаа эргээд ороод 100 м явхад оранж гэсэн том самбар байгаа. Карака гэсэн тэр цэвэл биш. Тэрний арт лабны гэсэн астаг гэрлийн хаягтай. Энийг ярих юм байна. Энэ хараа зүгээр жихэрлэг төмс. Sweet potato. Ийм гоо чипс болд юм байна. Та нар бол гэртээ хийгээд үзэж байна. Орлогоод урт уртаар нөгөө төм зарилгадаг юм байна гэж байгаа. Одоо нөгөө Deep fry гэдэг үзэр. Яг энэ амтлагаа нь бол манай нууц. Та хэд өөрсдөө хүссэн одоо амт давс перц, кажун одоо өөр юу байдаг вэ нөгөө lemon pepper мэдгүй араа ба. Турмерик гэдэг тиймэрхүү Турмерикэр яах юм? За мэдгүй за тоглосон. Тэгээд үзээрэй. За тэгээд юм болж идэ. Lab session өндөрлөнгүүд цаашаа үргэлжлээд Улаанбаатар хотын хамгийн амттай хоолуудыг хайх болно. Тэгэхээр хамтарч ажиллах хүсэлтэй спонсорууд байвал Мөн бид таашаа орох бай, бид хоёр хааш орох гоё бичээрэй. Бид тэрийг инстад IG-нуудыг үрээ Улаанбаатар хотын хамгийн гоё юу. Чи өрнөлтөө одоо яг хамгийн түрүү юу хайж байна? Биш одоо би ингэмээр юм. Зүгээр яг одоо ингээд өнөөдөр нэвтрүүлэг үзэж байгаа одоо яг өнөөдөр юм олждгийн дугаар үзэж байгаа. Нэг хүнийг аздангаар шалгаруулад заа комментос нь тэгээ шеэрлж мэрлээд одоо янз янзын үүргнүүд өгдөө шүү дээ тий. Тэрийгээр шууд хоолнд үрээд хамт нэвтрүүлэгтэй хоол хийх. Тэгэл голдоос болгочих. Тэхүү гоё engagement-тэй сайхан шүү. Дараагийн дугаарыг гоё. Тэгээс одоо жинхэнэ хүссэн нөлдөг багийн сайн байна. Хамгийн гол нь тэр ялагч маань нэгдүгürt маш сайхан шеэрлэх хэрэгтэй. Одоо өөрөө мэддэг 20 групп рүүгээ оруулсан баг шүү дээ. Бодож байгаа дүүл бид хоёр дараагийн дугаард ямар шалгуу тавихаа ярьж байгаад хэлээ. Сая бол гоё санаа байна. Санаа хүлээж авлаа. Дараах одоо бодож байгаа л хэрэгтэй. Продюсер. Юм болж идэгэн лаб нэгээс хүрж байгаа хуушуурны дугаар байлаа. Давжаа хуушуур 10 шигтэй, лаб хуушуур 3 шигтэй. Маш гоё.